ирээд итгэлийн ах дүүсээ өргөн даатхан гуйн залбирч байна. Гим нүгэлтээ сул дорой дороотож буй нөхөө дэлхийд бид нар амьдарч байхад биднэрт хүсэхгүй олон зүйлсүүд бидний болон бидний эргэн тойрны хүмүүс мөн бас бидний хайртай хүмүүсийн амьдрал болдог. Та үүнийг бас мэдж байгаа. Тийм ч учраас та өөрөө хэлэхдээ энэ дэлхийн өгдөг амар тайвнаас илүү өөр амар тайвныг би танарт өгнө гэж хэлсэн. Яг одоо таны тэр амлагдсан амар тайвныг итгэлийн ах дүүсийн төлөө танаас гон залбирч байна. Та тэр амар тайвныг тэдний дээр болгож өгөөч. Өдөр амьдралд нь таны тэр амар тайван хэрэгтэй байгаа олон хүмүүс энэ чуулган дотор бас магадгүй байгаа хаа. Их эзэм та өөрийн тайтгарлаараа хамт байж тэдэнд маань хурж үйлчлэж тааш гойж. Сүлцэн ядарсан зүрхнүүдийг та тэнхрүүлж оюун бодолд нь таны тайтгарл хамт байх болтугай. Хайртай хүмүүсээ алдсан хүмүүстэй хамт байж үгээр хэлшгүй тэр тайтгарлыг тайвширлыг өгөөч. Эрүүл мэндэ алдсан байгаа хүмүүстэй хамт байж их эзэн минь та бол эдгээгч бурхан гэдгийг харуулж таны амар тайван таны итгэрэл тэр хүмүүстэй хамт байлгаж өгөөч. Халелуя. Зовлон бэрхшээлтэй үед ч гэсэн та бидний итгэлийг сорин шалгаж итгэл дотор бат зогсон танд найдлагаасаа зуурсан байхыг харах нь их эзэн бидний итгэлийн хувьд өсөлтийн шатлалаа их эзэн. Бид бүгдийг таны дотор өдрөөс өдөрт өсгөж өгөөрэй. Даван туулахад туслаарай. Асуудал бэрхшээлийг даван туулах хүч чадлыг та бидэнд өгөөрэй. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Израилийн ард түмэн хэд хэдэн удаа боочлогдож өөр улс руу явж исэн. За мэдээж та бидний мэдж байгаа Ассир, Вавилон, Египт гэх мэтчлэн олон хүмүүс үндэстэнгүүд тэднийг боочлох тохиолдлууд түүхэнд бол зөндөө гарч ирсэн. Одоо өнөөдөр би та бүхэнд Захарай номноос буюу Израилийн ард түмэн Вавилоны боочлолд ор байгаад буцаж ирж байгаа тэр түүхээс хуваалцах гэж байна. Захарай номын 8 дугаар бүлэг. Бүгд хамтдаа Библиэр гүйлээд Захарай номын 8 дугаар бүлэгт очицгаая. 1072 дугаар хуудсан дээр. Захарай номын 8 дугаар бүлгийн 18-аас 23 дугаар ишлэлээр эзэн Захарайгаар дамжуулаад өөрийн ард түмнийг босгох сэргээх талаар гардаг. 18-аас 23 дугаар ишлэлийг бүгдээрээ хамтдаа уншия. За магадгүй Библийн нөгөө орчуулгуудын он дарааллаас шалтгаалаад зарим нэг үгсүүд ялгаатай байж магадгүй. Тийм болохоор за би тод уншаа та бүхэн дагаад харцсан дээр ахлаа. Түг түмдийн эзний үг над руу ирж айлцсан нь. Түг түмдийн эзэн айлдахдаа 4, 5, 7, 10 дугаар саруудын мацаг барилтууд нь Юдагийн гэрт баяр баясгалан хөгжилтөө сайхан баяр наадан болно. Иймээс үнэн ба амар амгаланг хайрл гэв. Түг түмдийн эзэн ингэж айлдаж байна. Ард түмнүүд тэрч байтугай олон хотын оршин суугчид ирнэ. Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж эзний тааллыг гуйхаар түг түмдийн эзнийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна гэв. Асар болон ард түмэн хүчрхэг үндэстнүүд Иерусалим түг түмдийн эзнийг хайхаар эзний тааллыг гуйхаар ирнэ. Түг түмдийн эзэн ингэж айлдаж байна. Тэдгээр өдрүүдэд өөр хилтэн үндэстнүүдээс 10 хүн нэг юудэ хүний хувцснаас зууран биднийг өөрсдөдөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо гэх болно. Амен. Гайхалтай мэдээ биш гэж юу? Израилийн ард түмэнд Бурхан өөрийнхөө иш үзүүлэгчээр дамжуулаад хэлэхдээ та нарт үндэстнүүдийн дунд гэрэлтэх болно. Тэгээ та нар руу Иерусалим руу буюу Израилийн нийслэл төв рүү Бурханы ариун хот руу үндэстэнгүүд хурж ирээд та нартай Бурхан хамт байгааг бид нар харсан учраас надтай ойр байгаач, намайг аваад яваач. Иерусалим руу намайг аваад яваач. Би та нартай хамт явъя гэж хэлэх болно гэж хэлдэг. Сайхан мэдээ байна уу? Сайхан мэдээ штэ. Нэг Израиль хүн рүү 10 харь үндэстэнгүүд дээлээс нь зураад заавал намайг авч яваач гэж гуйна гэж хэлсэн. Тэгээ тэнцээ ерөөсөө сүнслэг Иерусалим бол сүнслэг тийм бид нар хаб гэж ярьдаг те төв. Яг юм бүх юмний юм төв занглаа хот байх болно гэж хэлдэг баг.
Гэтэ бодит байдал тийм байгаагүй. Бодит байдал шал ондоо эсэргээрээ байсан. Бодит байдал бол Израилийн ард түмэн боочлогдсон байсан үе. Боолчлосоо ингэж хах сугсараа ирж байсан үе. Хах сугсараа ирээд та бүхэн Эзра, Нехемия номуудыг харах юм бол Израилийн Иерусалимийн ханан хэрмүүд нь өмцөн болоод нурцсан, шатцсан, дээрэмдүүлсэн, айл амьдрах боломж байхгүй, сүм нь Соломоны барьсан сүм, тэр сүмүүд нь бүгд байхгүй болоод нурцсан, мөргөл өргөх газар байхгүй. Ягаад гэвэл тухайн үед тэр Соломоны сүмд бурхан оршиж байгаа гэж Израилийн ард түмэн гүн бат итгэдэг байсан. Бурхан үнэхээр чуулганаар сүмээр дамжуулаад тэр дунд Израилийн ард түмэнд ажиллаа хийжсэн үг хийжсэн үнэн. Яг тэнд оршдог байсан. Тэнд газрыг онцгой болон ариун газар, онцгой ариун газар гэж хуваагдаж бурхан онцгой ариун газар руу орох нэгнийг тусгай зөвшөөрлөөр тухайн үед тэрүүн дахилж хийж байгаа хүн ганцхан жилд нэг удаа орох эрхтэйгээр оруулдаг. Тийм онцгой газрууд нь хүртэл Израилийн ард түмэнд байхгүй болцсон байсан үе. Ард түмэн өөртөө сул дорой хүчгүй болоод Вавилонд сүллэгдээд аваа явцсан. Хамаг сайхан ирчүүд нь залуучууд нь яваад өгцөн. Даниэлээс ахуулаад та бүхэн мэдж байгаа тэр үед тэр цөллөгийн үед юу нь юу болдог байсан талаар. Маш олон залуучууд нь яваад өгсөн. Хотод хідэн үнчин өрөөсөн, ядарсан хэдэн хүмүүс үлдсэн. Гэтэл ийм үед бурхан юу хэлж байгааг гэхээр та бүхэн сүнслэг ертөнцийн төв байх болно гэж хэлдэг. Яаж бурхан бэ? Энэ бүх иргэн тойрныг харах юм бол ямар ч тийм байх боломж байхгүй байна гэж. Гэхдээ бурханы үг тэднэрт ирэхэд тэд нар хүлээж авахаас өөр арга байхгүй. Яг л Эхлэл номын 13 дугаар бүлгийн 14-өөс 15 дахь эшлэлдэр бурхан Авраамтай хандаад хэлэхдээ ингэж хэлсэн мэт. 14 дугаар эшлэлээс Лотыг салж явсны дараа эзэн Авраамд чи хараагаа өргөн одоо байгаа газараасаа хойд, урд, баруун, зүүн зүгийг харахтун чиний харж байгаа тэр бүх нутгийг би чамд болон чиний үр удамд өгнө. Үүрд өгнө. Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно гэж хэлсэн. Бурханы амлалт ирж байгаа энэ үед Авраам болоо түүний эхнэр Сара хоёр 90 орчим настай байсан, нэлээд өндөр настай байсан. Яг хөө мэдээж хэрэг зарим хүмүүс гүй чи одоогийн 90 настай тэр үеийн 90 настай ялгаатай штэ гэж хэлэх бах. Гэхдээ Авраам Сара хоёр дээр бурхан хурж ирээд хоёр хүүхэдтэй болно гэж хэлэхэд Сара инээсэн. Бараг үхэж байгаа бит хоёрт ямар өмнөх нь хүүхэд байх вэ? Бидэд тех боломж байхгүй шүү дээ. Энэ хэлсэн үгээс нь харах юм бол Сара болоод Авраам хоёр ямархуу хэмжээний бие махбодын физиологийн хувьд ямархуу хэмжээнд өтөлсөн байсан бэ гэдээ харагддаг. Тэгээ тийм настай болсон хоёр хүн дээр бурхан хурж ирээд юу гэж хэлж байгаа гэхээр хараагаа орг гэж хэлдэг. Имлэгт очиод хараагаа харуулхлаар хүмүүсээс хэдэн настай гэж асуудаг тий. Ихэнх нь тэгээд 40-с доошоо настай вэ, 40-с дээшээ настай вэ? 40-с дээшээ настай байх юм бол юу айгу тодорхой байлээ? Ойрын хараа муудах нь тодорхой. Ойрын хараа муудцаа гэж хэлэх юм бол юу ч тодорхой байдаг. Тэгээ бараг тэрэн дээр за яах насных гэдэг тий. Одоо 90 настай Авраам, Сара хоёрыг бурхан яаж байгаа вэ гэхээр хараа өргөөд хар. Юу харах юм? Алс холыг хар. Алс холыг чадах хэрээр хар гэж л. Яах гэж байгаа юм? Тэр харж байгаа газар нутгийг би чамд өгнө гэж. Гэтэл өнөөдөр өөрсдийнх нь байгаа байдал нь яг Израилийн ард түмэнтэй адилхан. Насны хувьд нэлээд өндөр болсон. Бие махбодынхын хүчин чадал нь суларж байгаа. Нөхцөл байдлын хувьд дүү түүнийг орхио явцсан. Орхиж явахдаа хамгийн боломжийн газар руу орхио явцсан. Өөрөө амсныхын дагуу би чи зүүн явах юм бол би баруун явна. Харин чи баруун явах юм бол би зүүн явна. Гэтэл чи сонгох гэж хэлсэн учраас яг шарахгүй нөгөө тал руу явна. Нөгөө тал руу харахлаар юу байгаа вэ? Үржил шимгүү газар нутаг баг. Тэгээ бурхан тэр хоёроор дамжуулаад үндэстнүүдийг бий болгоно гэсэн. Гэхдээ үндэстнүүдийг бий болгох нь өөрийнх нь үр удмаар дамжиж бий болгоно гэдээ хэлсэн. Тэгээ өөрсдийнх нь махан биеийнхэн нөхцөл байдлыг харахлаар яг уу боломжгүй. Тийм ч учраас Сара инээдэг штэ. За бурхан арай тоолж байгаа байлгүй те. Өдийн настай бит хоёроос үр хүүхэд гарна гэж юу аах вэ те. Бурхан минь тэгж тоглоод яах вэ гэж те. Эхлэл номын 18 дугаар бүлгийн 9 дугаар эшлэлээр яг энэ талаар гардаг. Тэд Авраамаас чиний эхнэр Сара хаана байна гэж асуусанд тэнд майхандаа байгаа гэв. Тэр би зохих цагт нь чам дээр заавал ир гэж байна. Харагтун эхнэр Сара чинь хүүтэй болно гэж. Сара ард нь майхны өвдөнд зогсоод сонсож байв. Авраам Сара хоёр өндөр наслан өтөлж Сара хүүхэд гарах наснаас хэдийнэ хэтэрчээ. Сара дотроо инээж
хөгшин би өтлсөн эзэн бид хоёр яаж жаргах юм блэ гэв. Эзэн Авраам юунд Сара энээгээд хөгшин болсон би үнэхэр хүүхэдтэй болж чадна гэж юу гэж хэлээд байна. Эзэнд дэндүү хэцүү юм гэж байна уу? Би тоцсон цагтаа чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно. Хоёр дахь хэлж. Сара айсанд үгүй би энийгээгүй гэж хэлсэнд үгүй чи нээсэн шүү дээ гэж тэр хэлсэн гэсэн. Бас мэлцэх гэж оролдож байгаа тий. Хүүхдээ болох байтгаа гэр бүлийн харилцаанд орох боломжгүй болцсон үед нь бурхан яаж байгаа вэ гэхээр ямар ч боломжгүй тэр зүйлийг амлалчаа явждаг. Тэр амлалт болон бодит байдал нөхцөл байдлыг хоёрын хооронд харахаар энэ хооронд юу ч тохирохгүй байна. Яаж ийм зүйл байж болох юм бэ? Болж боломгүй гэж. Гэхдээ Авраам хараагаа өргөд харсан. Хараагаа өргөд харсан чинь жоохон үрлшийн муутай газар байна. Ягаад гэвэл Лот нь арай гайгүй газар навцсан учраас. Мэдээч тариа гарах юм уу да? Хаа хүртэл явах юм бүүмэд харахад нэг л хийсэн цөл. Тэ? За хаа хийсэн цөл гэдэг нь бүр нэг юм илсэн манхан бол биш шүү дээ. Манай говь бол ер нь ойролцоо очихоор тий. Харахад зүгээр л тал нутдаг, жалга дов. Тэгээд нэг өрхтэй юм харагдаагүй. Тэг өөртөө харсан чинь хүүхд гарах наснаас айлд итэрсэн. Бурхны амлалтанд итгэх хэрэгтэй болдог. Еврей номын 11-р бүлгийн 8-аас 10-р ишлэлээр инхүү хэлсэн байдаг. Авраам итгэлээрээ явсан. Итгэлээр Авраам өв болгон авах гэж байсан нутг руу явхаар дуудагдахтаа дуулууртай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдлгүй гарч явав. Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчд болох Исаак, Яаков нартай хамт майханд амьдарч амлалтын газарт харийн нутагт буй мэд суусан. Учир нь Авраам суур бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч нь ба барьлагч нь бурхан юм аа гэсэн. Еврей номыг бичигч Авраамийн энэ итгэхэрч бэрх нөхцөл байдлыг хүндлэнгөөс хараад дүгнэхдээ юу гэж дүгнсэн бэ гэхээр Авраам харж байгаагаараа биш харин итгэлээрээ алхсан юм аа гэсэн. Өөрөөр хэлбэл дотоод зүрхсэтлийн нүдээр буюу бурхныг харсан хараагаараа Авраам алхам байсан. Гэтэл яг үнэндээ бол нөхцөл байдлаар тийм байгаагүй. Үнэн. Тодорхой үнэн юм ярьж байна. Тийм. Олон хүмүүс бидний амьдрал чинь нөхцөл байдлаа харалта чи ямар тэнэг юм ярьдаг юм бэ? Яаж ийм юм байх боломжтой юм? Чи кармантах мөнгөө хар. Чи өөрийнх нь боловсролыг хар. Чи өөрийнх нь байр суурийг хар. Чи орон гэрээ хар. Чи өөрийнхөө үр хүүхдүүдийн байж байгааг байдлыг хар. Нөхрөө хар, эхнэрээ хар, хань нийслээ хар. Чи өөрийнх нь энийг хар. Чи юу хийгээд энэ ч сууж байгаа? Чи энэний оронд зах дээр гараад нэг юм зарааш энэний оронд нэг газар очиод цагийн жолтох ажлыг хийж наад сүмж сууснаас чинь илүү чамд хэрэгтэй юм биш үү? Заримдаа бид нар итгэлээрээ би бурхан намайг ингэж дуудсан. Би энэ зүйлийн төлөө алхах гэх үед бид нар тооцоолж эхэлдэг. Айгүй олон зүйлсүүдийг. За би тэдэн настайдаа тийм бол эдэн настайдаа тийм бол ингээд эзэн дүүшлэхийн тулд надад ийм хэрэгтэй. Намайг сургууль сурж байхад Сингапурт пасторууд олдоход айгүй хэцүү болж эхэлсэн. Тийм учраас айгүй олон пасторууд гаднаас авдаг. Гаднаас авч гисэн. Гаднаас гэдэг нь бүр өөр улсаас гэсэн үг. Өөр улсаас хамгийн ойрхоноор малаас асал та. Тэг ягаад гэхээр нөгөө хитрхи их нөгөө ийм хурдцтай нийгэм чинь заримдаа хүмүүсийг маш их завгүй болгоод анхаарлыг бурхан дээр биш материалын зүйлсээ төвлөрөхөд тусалж байгаа. Өчтөр би нэг үйл ажиллагаанд оролцсон. Манай хүүхдийн цуглааны багш маань библийн сургууль шинээр байгуулагдаж байгаа библийн сургууль сурахаар шийдсэн байгаа. За хүүхдийн цуглааны багш маань библийн сургууль орох гэх тэр библийн сургууль нь манай Сингапурт сурж байсан библийн сургуулийн маань салбар сургууль өчтөр нээлттэй игээд тэгээд тэрний нээлтэнд очсон. Тэр манай сургуулийн захирал бас ирсэн байсан. Тэгээ мань хүн болохоор яг одоо Сингапурт тохиолдож байгаа үйл явдлын талаар ингээ харуулсаад ярьж байгаа байхгүй юу номлол дээр. Тэгээ тэр яаж байгаа юу гэхээр одоо Сингапурын христчдийн тоо ингээ буураад байна. Яг 1970-аад оны үед бол асар өндөр өсөж исэн гэхдээ одоо бол буурж байгаа. Айгүй олон шалтгаан багтай нэг хамгийн том шалтгаан нь юу гэхээр баялаг. Улс их орон хөгжиж, улс их орон баяжих тусам хүмүүсийн анхаарал эд баялаг, хөрөнгө мөнгө тэнд амьд гарахын тулд яаж тэр бүхнээс хоцрохгүй байх уу гэдэг дээр ажиллаад нөө итгэлээрээ бурхныг дагдаг, итгэлээрээ бурханд найддаг зүйл нь хоош тавигдаад байгаа учраас итгэлийн тэр нэг итгэлээ хуваалцах, эзэнд итгэлээрээ өвчлөх тэр бүх зүйл байхгүй болоод улам илүү унаад байна. Ялангуяа залуу үеийнхэн гэж. Тэгээ одоо бодоодсэн чинь нэрээ тийм. Намайг анх чуулганд 1994 онд би цуглаанд ирээд
Тэгээд 97 оноос нах болоод чуулганд үйлчилж эхэлжсэн. Үсрэн цуглаанд үйлчилж эхэлжсэн. Тэгээд үйлчилж явах үед тэнцээ ямар хүмүүс аягүй их байсан бэ гэхээр би том болоод пастор болно гэж ярьдаг хүмүүс аягүй их байсан. Манай найз нарын ихэнх нь л тэгж ярьдаг байсан. Би том болоод пастор болно. Эмэгтэйчүүд нь пастор ихнэр болоод эрэгтэйчүүд нь пастор болоод хоорондоо суух юм шиг байгаа юм. За байг гэхэд магтан дууны удирдагч болно, ийм юм болно, тийм болно, цөмийн бүтэн цагийн ажилтан болно гэж ярьдаг хүмүүс их байсан. Тэгээ би одоо ингээд харахаар одоо тэгж ярьдаг хүмүүс их ховор болцсон. Яг юм өөрчлөгдөжлээ л да. Гэхдээ энэ төрлийн өөрчлөлт хэр зэрэг чуулганд ирүүл вэ? Христчч нарын дунд хэр зэрэг энэ ирүүл үзэгдэл вэ? Нэгтээс азтай яг христчч хүмүүс азтай гэж ярих нь утгагүй. Ягаад гэвэл энэ аз гэж би итгэдэггүй, аз гэж байдаг гэж итгэдэггүй. Ягаад гэвэл бурхны ивэл байдаг гэж итгэдэг. Тийм учраас азтай гэж ярихын хооронд бид нар ивэлтэй гэж ярьдаг. Христчч хүмүүсийн хувьд. Нэгтлээсээ би ивэлтэй. Ягаад гэвэл тэр үед угаасаа өөр зүйл сатарах юм байгаагүй. Сатарах зүйл байхгүй. Эзэнд ирээд эзний чуулганд ирээд сурах нь өөрөө миний хувьд бүхэлдээ ашиг байсан. Бүхэлдээ ашиг. Сүнслэг байдлын хувьд ч тэр, махын биеийн хувьд ч тэр, нийгмийн харилцааны хувьд ч тэр сургууль дээр очиад ангийнхаа хүүхдүүдтэйгээ сахилга гутаад явсан сэтлөөс чуулган дээрээ ирээд гитар сураад чуулганыхаа агш нартай юм яриад ярихлаараа тэндээс аюу их юм сурдаг. Юм ярилцаа, цаг өнгөрөөгөө чуулган дээр шаардлагатай бол шал угаагаад хог шүүрдээд ингээд тийм юмд нь ингээд чуулган цуглааны ажилтан юм шиг тэнцээ амьдардаг гэсэн. Харин манай аав чи нэг мөснө юугаа хүнчлэл бүгээг аваад те сүмдөр очиад амьдрахгүй юу гэж намайг болоод манай ахыг бас хийлдэг гэсэн. Тийм л эс. Яг л тэндээс их юм сурч ирсэн учраас. Ивэлтэй, яг ивэлтэй цаг үе. Интернет гэж байгаагүй, телевизээр зогсоо цогоо гардаг хүүхэлтэй кинонод байгаагүй, гар утас байгаагүй, ийм компьютер тоглоомын газрууд байгаагүй. Та хүн бүгдээ л мэдчихэж байгаа. Эзэнд өөрийгөө зориулна гэдэг нь дээдийн заяа гайхалтай хувь тавилан байсан. Тийм учраас олон залуучууд гэж ярьдаг байсан. Гэтэ олон хүмүүс нь тэнд бас хүрээгүй. Өнөөдөр тэгэж хийх байдгаа ярих ч хэцүү болсон. Ягаад гэвэл бидний сатааруулах олон зүйлсүүд байна. Бодит амьдралаа хараач. Тэг хүмүүс чамайг ингээ яваад өгвөл юу гэж бодох юм бэ? Чи өөрөө чи юм бэжэж яаж чи бусдад үлгэр дөрөөл үзүүлэх гэж байгаа. Эхлээ чи дэг, эхлээ чи инг гэж. Тухайн үеийн нийгэмд библийн сургууль орохдоо бол зүгээр библийн сургууль баг арайш нохоо оруулдаггүй байсан. Бусдаар бол зүгээр орё гэсэн хүн бол нэг оролт сургадаг байсан. Одоо бол тийм биш. Одоо шаардлага өндөр. Дэгри буюу эрдмийн зэрэг олгох болсон учраас академик шаардлагуудын дагуу ийм кредит цуглуулна, ийм байх ёстой. За тэгээ ялангуяа дөнгөж 12 дугаар ингээд төгсөж байгаа хүүхдүүдийг бол библийн сургуульд авахгүй. Зарим библийн сургуулиуд ягаад гэвэл чи эхлээд нийгэмдэр хөлөө олцсоор эхлээд боловсралтай бол дараа нь библийн сургуульд ир. Нэгтлээс айгүй хүнээ бодоод айгүй зөв. Нөгөө талаас бас мэдхгүй. Тэгээд нөгөө нэгэн дээр хөлөө олоод за боллоо гэж явчихна. Ингээд бодит байдал бурхны дуудлага хоёрын хооронд заримдаа юм асар том ангал хавцал бий болоод байгаа. Ер нь ихэнхдээ. Тэгээ бид нар юунд илүү таслалцсан бэ гэхээр өөрийнх нь нүдээр буюу бие махбодын нүдээр ертөнцийн зүйлсүүдийг хараад бүх зүйлээ анализ дүгнэлт хийгэн гутлаа тэнцүү одоо ашигтай зөв гэж гарах юм бол яг хөдөлгөөн хийж эхэлж байгаа. Тэнцээ хасах гарчих юм бол нэмэх биш хасах гарчих юм бол ямар нэг юм буруу байна. Байж болохгүй. Тэгээ тооцоолох гэж оролдоно. Тооцоолох гэж оролцсоор он жилүүд өнгөрсөөр байгаа бид нар нөгөө нэг христийн үйлчлэл буюу чуулганы үйлчлэл. Яг хөө христийн үйлчлэл гэдэг чинь зөвхөн чуулганаар хязгаарлагдахгүй шүү дээ. Энэ христ итгэлийн үйлчлэлд бид нар өөрсдөө орох цаг маань аль хэдийн өнгөрчдөг. Хосторчдөг тэр боломжийг алддаг. Нэгэн удаа Есүс өөрийнхөө шавьд галдаг шиг сургаал зааж байхдаа нэгэн баян хүн хурмаа хүүгийнх баян хүний хурим хийх хүүн хурмаа ихээр болж гинэ. Тэгээд хүмүүсийг урьдаг, урихтаа яадаг гэхээр хамгийн л дээгүүр албан тушаалтай мундаг, танилтал сайн, мундаг хамгийн сайн мэддэг хүмүүс өөрсөн боловч тэд төмийн шалтгаан хийлээд ирдэггүй. Тэд боломжоо алддаг. Тэгээд дараа нь яасан бэхлээр гудамжинд гараад дайралтсан хүмүүстэй авчиж урилга. Тэгээд тэдний хөрөмд оруулаа гэж хэлдэг. Тэгээд энэ чинь орсон хүмүүс яг авралыг авдаг. Христээс ирж байгаа урилга тэр боломжийг бидэрт ирж байгаа бол бид түүнийг ашиглах ёстой. Хэдийгээр бидний нүд тэрнийг хараад энийг тооцоолж чадахгүй байгаа ч гэсэн итгэлээр бид нэр алхах ёстой. Яг Авраамтай адилхан. Еврей номон дээр тэр харагдж байгаагаараа бус харин итгэлээр Авраам алхсан гэж хэлсэн. Христ Бурхныг дагах амьдрал дотор бид нар зөвхөн өөрийнхөө нүдээр харж
Христийг дагна гэдэг бол энэ боломжгүй зүйл. Энэ боломжгүй дэндүү учир дутагдaltaй. Бүх зүйлийг тооцоолж, бүх зүйл тооцоотой гараад бүгд нэмэх гарах ямар ч боломж байхгүй. Хэрвээ тэгэх юм бол бид нар өнгөрсөн удаагийн номлол дээр ярьсан шиг хоёр эзэн зэрэг үйлчлэх гэж байгаа, хоёулынг нэмэх гаргах гэж байгаа хүнтэй адилхан болно гэж хэлсэн. Христ итгэлээрээ алхахын тулд бид нар зарим зүйлийг итгэлээрээ хүлээж авах хэрэгтэй. Тооцооллын аргаар, математикийн аргаар хасах гарсан ч гэсэн бурхан үүнийг яг уу сайнаар эргүүлж чадна штэ гэдэг итгэлээрээ бид нар алхах хэрэгтэй болдог. Коринтотын тухайд бичсэн загтлын 2 дугаар загтлын 5 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлээр ингэж хэлсэн. Учир нь бид үзэгдэх зүйлсээр бус харин итгэлээр алхахдаг юм а гэж хэлсэн. Үзэгдэх зүйлсээр бус харин итгэлээрээ алхахдаг гэж хэлсэн. Итгэлээрээ. Израильчууд Вавилончуудад боочлолд ор байгаад бурхан анх Захариагаар дамжуулаад тэр үгийг хэлэх үед нэрээ үзэгдэх зүйлс нь бол нураад унтсан хэрэм, нурцсан, шатцсан сүм, орон гэргүй хідэн хүмүүс, үнчин бэлэвсэн хүмүүс. Яаж бурхан энэ газрыг бүх үндэстний төв болгож, сүнслэг төв болгож босгох юм ямар ч боломж байхгүй шүү дээ. Өөрийнхөө амьдралыг хараа л та. Тийм боломж байхгүй гэмээр тийм нөхцөл байдал байсан. Гэхдээ бурхан 18-аас 23 дахь эшлэлээр үгсэн. Үлдгэсэд гэдэг үгийн талаар ярьдаг. Үлдгэсэд. Тэр бүх зовлон шаналлаас үлдсэн тэр итгэлээрээ, тэр итгэлээрээ үлдсэн хүмүүсээр дамжуулаад, тэр зүйлээр дамжуулаад бурхан шин зүйлийг бий болгох талаар ярьж байгаа. Шин зүйлийг. Тэрнээс бурхан надад юу байгаа вэ? Чамд юу байна? За мэдээж бурхан бидэнд байгаа зүйлийг ашигладаг мөн үү? Мөн 5 талх 2 загас. Гэхдээ үнэндээ тэр 5 талх 2 загас нь 5,000 хүнийг хооллох ямар ч боломж байгаагүй. Матай номон дээр гардаг. Марк ном, сайн мэдээний номон дээр гардаг. Бага үлдсэн зүйл нь үнэндээ хөгийн жоохон юм юу ч бохгүй. Хилж байгаа зүйлийг нь хажууд үлдсэн зүйл нь юу ч боломжгүй зүйл байхад бурхан тэр жижигхэн зүйлээр дамжуулаад ахуй зүйлийг хийх ийм чадaltaй бурхан. Хэдий хэрэг биднэрт үлдсэн зүйл нь жижигхэн байна. Төдий хэрэг бурханы хүч чадал яах вэ? Бидний амьдралд маш их тодор харагдах боломжтой болдог. Тэгээ Израилийн ард түмэн ханаг хэрмээ барьж эхэлдэг, сүмээ барьж эхэлдэг. Хоёр бүлгийн хүмүүс, хоёр бүлгийн реакшн буюу хариу үйлдэл гаргадаг. Нэг хэсэг нь өөлдөг. Маш их үйлс. Тэр нь ямар хүмүүс байсан бэ гэхээр ахмадууд байсан. Тэр ахмадууд юу ярьж байгаа гэхээр яг энэ тухайн үеийнхаар бол яг насны талаар ярьж байгаа. Тэр ахмадууд юуг мэддэг ахмадууд байсан бэ гэхээр Соломоны сүм ямар гайхамшигтай ийм тансаг эд баялгаар дүүрэн сүмийн эрдэнсийн сан дүүрэн тэгэл үрдээсээ маш гайхалтай сүр жавхлантай хотод ямар гайхалтай сүр жавхлантай сүм байсан бэ гэдгийг мэддэг хүмүүс, харсан хүмүүс, амьдралаар туулсан хүмүүс, тийш орж утсан хүмүүс байсан. Тэр хүмүүс яасан бэ гэхээр хуйлдаг баг. Ингиж дормжлогдох гэжтэй. Ийм зүйлийг би энэ нүдэрээ харах гэж ямар азгүй хүн бэ? Харин нөгөө бүлэг хүмүүс ойлгохгүй харин баярлдаг. Баярлдаг бүлгийнхэн хизээч урд нь Соломоны сүмийг хараагүй тэр цөллөгийн үед төрсөн, цөллөгийн үед магадгүй бий болсон тэр хүүхдүүд, залуучууд яасан бэ гэхээр эзний сүмтэй боллоо гэд баярлж исэн баг. Эзний оршихуй өнөөдөр энэ газарт буух боломжтой боллоо гэж тэд чуулганыг хараад тэд баярлж исэн. Яг ийм нөхцөл байдал донд бурхан Захариагаар дамжуулаад өөрийнхөө үгийг хэлээд би та нараар дамжуулаад үлдгэсээр чинь дамжуулаад энэ нурсан хэрмээр чинь дамжуулаад энэ нурсан байгаа сүмийн балгасаар чинь дамжуулаад ахуй зүйлийг хийнэ гэж хэлсэн. Бүх үндэстний төв болно. Тэгээд би энэ Иерусалим руу явмаар намайг аваад яваач гэж хүмүүс та нараас дээлнээс чинь ингээд зууралдах тийм гайхалтай зүйлийг би хийнэ гэж амласан баг. Та бүхэн санаж байгаа бол Үлс номын 2 дугаар бүлэг дээр Пентекостийн баяр болоход Иерусалимд маш олон үндэстнүүд бурхан эзнийг магтаж сайшааж багтан бишиж гайхаж байсан энэ үйл явдал болдог. Эзэн Есүс Христ дотор энэ Захариа номын 8 дугаар бүлэг дээр бичсэн энэ үйл явдал биелэлээ олдог. Хэдийгээр Захариа номын 8 дугаар бүлгээс хойш Израилийн ард түмэн өөрсдийнх нь Иерусалим хотыг гайхалтай өндөр цамхагтай болгож анх нөгөө бурхан Авраамыг дуудахад Авраам нүдэндээ бодохдоо юу гэж бодсон бэ гэхээр өндөр хотуудыг төсөөлж тийм хотод очих багтаа гэж бодсон боловч бурхан Авраамыг хоосон элсэн сүлд аваачаа тэнцээ
Бурхны сүнслэг хотыг бий болгож өнөөдөр тэр сүнслэг хотоос болж бид Бурхны сайн мэдээг сонсож авралыг хүртэх боломжтой болсон шүү дээ. Энэ нь бидний бодож байгаа шиг Авраамийн бодсон шиг магадгүй маш олон үйлж байсан Израильчүүдийн бодож исэн шиг тийм гайхалтай зүйл болоогүй ч гэсэн харин сүнслэгээр итгэлээрээ тэнцээ маш том гайхалтай зүйлсүүд бол бий болсон. Энэ эзний сүнс дотор Бурхан эзэн Есүс Христийн дотор болох боломжтой болсон баг. Тийм учраас Бурханы амлаж байгаа зүйлс бидний харж байгаа нүдээр биш харин итгэж байгаа итгэлээр харагдах боломжтой байдаг. Саний хэлсэн ишлээс гадна зүмөр хамтаа Захарай номын 8 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлийг зүмөр харцгаая. Эзэн Сионд буюу Израилийн ард түмэнд хандан хэлэхдээ яг саний ишлэлүүдийн өмнө ингэх үйлсэн байдаг. 3 дугаар ишлэл. Эзэн ийн айлдж байна. Би Сион руу эргэж Иерусалимийн дунд оршноо. Тэгээд Иерусалим нь үнэний хот хэмээн дуудагдж түг түмдийн эзний уул нь ариун уул хэмээн дуудагдах болно. Амен. Нөгөө сүр жавхлантай хот, сүр жавхлантай сүм чуулган, сүр жавхлантай зүйлийг Бурхан энэ чинь хоёр зүйлээр илэрхийлж байгаа. Нэг нь үнэний хот, нөгөөх нь ариун уул гэж. Үнэний хот, ариун уул. Энд гарч байгаа үнэн гэдэг нь бидний хувьд маш их чухал. Иохан номын 14 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээр Иесус би бол зам, үнэн, амьмун гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. Үнэн гэдэг чинь юу юм бэ? Үнэн гэдэг бидний үнэн гэж бодож байгаа зүйлийг хэлдэг юм уу? Эсвэл үнэн гэдэг нь өөрөө яг би даасан нэг зүйл байдаг юм уу? Шинжлэх ухаан болоод суус сэтгэгч нарын үдгээр абсолютны үнэн буюу туйлын үнэн гэж байхгүй гэж маргалддаг. Өөрөөр хэлбэл чи энийг үнэн гэж бодож байгаа бол энэ бол чиний хувьд үнэн. Харин чи энийг үнэн гэж бодож байгаа бол энэ чиний хувьд ч бас үнэн. Энэ өөрийнхөө амьдралын юугаараа туршлагаараа туулж үзсэн амьдралын туршлагаасаа болоод тухайн зүйл нь үнэн худлаа байхыг шийдэгдэгэ гэж айгүй олон хүмүүс тэгж хоорондоо маргалддаг. Тэгээ туйлын зүйл буюу Бурханаас тогтоосон ноён жанжин шугамыг хүмүүс аль болох савлуулах гэж оролддог. Тойрч хэрэлддэг. Тэгээд чиний хувьд үнэн байгаа юм чинь. Миний хувьд үнэн биш гэж ярьдаг. Гэтэл Библийн яриад байгаа үнэн гэдэг чинь нэг мах бодийн талаар яриад байгаа. Өөрөөр хэлбэл нэг тустай одоо оршихуйн талаар яриад байгаа. Тийм ч учраас Есүс юу хэлсэн бэ гэхээр би бол үнэн байна гэж хэлсэн. Өөрийнхөө. Есүс бол үнэн. Тэрнээс биш энэ хүн үнэн гэсэн учраас үнэн, тэр хүн үнэн гэсэн учраас үнэн биш. Харин Есүс өөрөө үнэн учраас үнэн тэнцээ зогсож байгаа. Яг ноён шугам тэнцээ зогсож байгаа. Та үнний хот болоорой гэж хэлж байгаа. Би та нарыг үнний хот болгоно гэж. Юу юм бэ? Есүс төвтэй хот шүү дээ. Есүс төвтэй хот. Үнэн төвтэй хот байх хэрэгтэй. Ишлэл номон дээр ч гэсэн тодорхой гардаг. Ишлэл номон дээр юу гардаг? Ялангуяа 21-р бүлэг дээр шин тэнгэр, шин газар, нөгөө шин тэнгэр, шин газар, гаж урслын талаар биш шүү дээ, тий? Эдгээр чинь манай Библийн үгийг ашиглаад байгаа болохоос Бурхан үнэхээр шин тэнгэр, шин газар бий болгоно гэж хэлсэн. Үүн дотор юу ярьж байгаа гэхээр шин хот Иерусалим нь нөхөртөө очихоор гойдсон сүт бүсгүмэт байна гэж. Тинчээ нар байхгүй. Яагаад гэвэл Есүсийн гэрэл бүхнийг гэрэлтүүлж байгаа учраас. Тэнд сүм байхгүй. Яагаад гэвэл Есүс дотор бүгдээрээ Бурхантай хамт байгаа учраас сүмийн хэрэг байхгүй. Тэр бүхэлдээ сүм гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр шинэ хот буюу үнний хот нь үннийг голдоо тавиад тэр үннийг тойрон хүрээлж байгаа тэр шинэ хот буюу Иерусалимыг дүрслэн хэлсэн байдаг. Ишлэлт номын 21-р бүлэг дээр. Хэрвээ Захарай номон дээр энэ үнний хотыг Христийг төлөөлөж хэлсэн бол энэ үнний хот өнөөдөр юу вэ? Энэ бол чуулган. Энэ бол бид бүгдээр. Библи өөрөө чуулганыг түүний нэрээр дуудагдсан экклешиа буюу дуудагдсан хүмүүсийн нөхөрлөлөө гэж хэлсэн. Бид Христ гэж бидний хувьд бид юу байх ёстой вэ? Бурхан биднийг өнөөдрийн амьдрал хэм бэ? Өнөөдөр бид нар ямар өмс сүүж байгаа бэ? Өнөөдөр бид нар ямар амьдралын нөхцөл боломжтой амьдралд байгаа вэ? Байхгүй вэ гэдгээс үл шалтгаалаад бүгдээрэнд нь хандаад юу гэж амласан бэ гэвэл би та нарыг үнний хот болгоно гэж хэлж байгаа. Би юу? Гэж та өөрийгөө бодож болох юм. Өөрийнхөө амьдралыг хараад. Яг Израильчууд Израиль үү? Гэж тухайн үед хэлсэн шиг. Тэр байтугай Бурханы хийж байгаа ажлыг хараад өөлаад арайчтай энээс гоё байх ёстой гэж бодож явах тийм нөхцөл байдал дотор Бурхан Захарайгаар дамжуулаад үнний хот болгоно гэж хэлсэн. Үнний хот.
Өөрөөр хэлбэл тэр үннийг эргэн тойронд байгаа үннийг төвөө болгосон Есүс Христ түүний үгийг үнэн гэдэг чинь Бурхны үг шүү дээ. Есүс Христ чинь Бурхны үг. Тэр үннийг буюу Бурхны үгийг тойрсон тэрийг төвөө болгосон амьдралаар амьдрах нь Бурхны нөгөө бидэрт яриад байгаа амлсан амлалт шүү дээ. Энэ бол бидний зорих ёстой зүйл. Бидний амьдралын төв нь үнэн байх ёстой. Ашиг биш. Мэдээж яриг ашиг мөнөг үл мөн. Гэхдээ энэ ямар ашиг юм? Христ доторх ашиг шүү дээ. Бурхан доторх ашиг. Ашиг гэдэг нь дандаа муу ерөөсөө биш. Харин ямар ашиг вэ? Ёрын муу ашиг, махан биеийн ашиг уу? Эсвэл Христ доторх ашигын төлөө бид нар явж байгаа юу? Бидрийг мөнхийн айманд хүргэх, бидрийг мөнхийн аймын төлөө явуулах тэр ашигын төлөө бид нар явж байгаа юу? Эсвэл төр зүурийн ашигын төлөө та бид хоёр яваад байна уу? Иохан номын 17 дугаар бүлгийн 17 дугаар эшлэлээр үннээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн гэж хэлсэн байдаг. Есүс Христ тэнгэр рүү дотгийнхаа өмнө эцэг рүү хандаад өөрийнх нь шав дагалдагч тэрийн төлөө зуушлан залбирж байхдаа яолон байгаад бүр үнэхээр яолон байж залбирдаг нэг тийм залбирлах. Бүхэлдэн бүлэг. Та надад тэднийг өгсөн. Та тэднийг надад өгсөн. Би нэгийг ч алдахгүй байхын төлөө хичээсэн. Одоо би тань руу явах гэж чинь. Тэгээ би энэ хүмүүсийн талаас гуйж чинь. Үнэхээр та тэр үннээр дамжуулаад тэднийг та ариусгаач. Ариусгалын амьдралаар ариусгаж өгөөч гэж хэлж байгаа. Тэгээд таны үг бол үнэн юм аа гэж тодорхойлдог. Есүс Христ өөрөө. Өнөөдөр бид нар Христ итгэлийн амьдрал дээр 3 үе шатаад амждаг гэдэг талаар би өнөө урд нь ярьжсэн. Хамгийн ихнийх нь юу гэдэг лээ? Зөвтгөлийн амьдрал, хариуцлагын амьдрал, алдаршууллын амьдрал гэж. Бидний 3 тийм сонирхолтой үг бол урд нь сураад байсан тий. Justification, glorification, sanctification, glorification гэж юм 3. Христ итгэлийн амьдрал, хүний амьдрал бүхэлдээ яг энэ 3 үеэр л явж байгаа. Хамгийн ихний зөвтгөл гэдэг бол бид нар Есүс Христ итгэх үед Есүсийн цусаар дамжуулаад чи зөвхт болсон гэж тэр агшны талаар ярьж байгаа. Агшны талаар. Заримдаа тэр агшин дээр очих хүртэл хүмүүс маш их хурд хугацааг туулдаг. Заримуд нь маш хурдан очдог. Тэгээд Христ итгэлээс хойш бид нар Бурхны өмнө очих хүртэл тэр хоорондох амьдралыг ариусгалын амьдрал гэж ярьдаг. Өдөр тутамдаа бид нар Бурхантай адилхан болохоор яаж юм? Өөрчлөгдөж байгаа тэр амьдрал. Ариун болцсон уу гэвэл болцсон. Гэхдээ Бурхан өөд тэмүүлж байгаа энэ ариусгалын амьдрал дотор бид нар яг өдрөөс өдөрт сайжирж явдаг. Заримын маань сайжралт удаан байдаг, заримуудынх маань хурдан байдаг. Гэхдээ энэ сайжралт, энэ ариусгалын амьдрал чи юугаар ирдэг вэ гэвэл одоо хэлж байна. Үнэн. Үннээр тэднийг сайжруулаач, үннээр тэднийг ариусгаач, үннээр өдөр болгон тэднийг ингэж хөгжүүлж өгөөч гэж хэлж байгаа. Тэр үнэн нь таны үг гэж хэлж байгаа. Христийн бий болсон чуулган ариун хот болохын хувьд, үнний хот болохын хувьд бид Бурхны үгийг хэр зэрэг амьдралынхаа төвд тавьдаг вэ? Зарим нэг уламжлалт, урсгал чиглэлүүд байдаг. За манай католикийн ах дүүс нар байна. Бас ортодоксийн ах дүүс нар байна. Янз янзын хүмүүс байгаа тийм. Тэд нэг ийм ёслол хийдэг та нар үзчихсэн үү? Харчихсан уу? Би та нар ингэж гэж байгаа юм шүү заяа. Тэгээс өнөөдөр сүмөө тарангуудаа бүгд ингэж оноо заяа тийм байхгүй шүү. Евангелийнх нь бид нар нэгтгэдэггүй. Тэгэхээр яхаа утга санаа нэг сонирхолтой. Санаа нь бол Бурхны үг миний оюун бодолд, миний аманд, миний зүрх сэтгэлд ойр гэсэн утгыг илэрхийлж байдаг. Уул нь их гоё утга. Яг инглигээр нэг ойрхон болсон гэж байхгүй л дээ тий. Яг тэр ийм санааг илэрхийлж байгаа. Тэглээгээ та бүхэн инглийнхээ оронд харин Библийг илүү унших хэрэгтэй гэсэн. Библиэтэйгээ илүү ойрхон байх хэрэгтэй гэсэн. Библийн үгийг тунгааж бодох хэрэгтэй гэсэн. Библийн үгээр ярих хэрэгтэй гэсэн. Бас Библийн үгийг яг зүрхэндээ таах хэрэгтэй, итгэх хэрэгтэй гэсэн. Ойлгох нэг ондоо, ойлгосноо ярих нэг ондоо, харин түүндээ итгэх шал ондоо зүйлс. Ойлгохгүйгээр ярьж чадахгүй, ярихгүйгээр бид яг зүрх сэтгэлдээ тааж чадахгүй. Тийм учраас эзний үгийг унших, таних, сурах, хуваалцах, тунгаглах, тэгээ түүндээ итгэж зүрх сэтгэлээ нандин хадгалж түүгээрээ амьдрна гэдэг нь яг итгэж хүний хувьд бол бүх талбар дээр байх ёстой гэсэн үг. Битээ тэгээ дараа нь ингэж байгаараа. Сум дээр ингэсэн ш тэгээд байгаараа санааг нь хэлж байгаа шүү за. Пастор ингэдэг юм байлээ гэж. Өнгөрсөн 7 хоногт Facebook-ыг шалгасан юм байна уу? За Facebook дээр юу тренд болж байна? Эсвэл X буюу Twitter. Өөр юу байгаа вэ? Манай залуучууд Instagram. За гэх мэтчлэн олон нийтийн сүлжээг шалгасан хүмүүс байна уу?
Өнгөрсөн 7 хоногт Библийг уншсан баг юу? Баярлалаа. Маш олон хүн байна гэж хэлж байгаад баяртай. Олон тохиолдолд бид нэр өөрсдийнхөө Facebook, Instagram, мэдээ, телевиз, радио гэд маш олон зүйлсээр чих тавиад шин соргог юм юу вэ? Хиний талаар хин юугээд хэлсэн байна? Нөгөө Монгол комент те. Монгол комент юу болж байна? Хаана юу болж байна? Олоодгүй орон нутгийн сонгуулийн юу ихэлсэн те. Одоо юу болж байна гэж бүгд чих тавин сонсдог. Харин Библи бидэнд юу хэлдэг вэ гэхээр Бурхан юу хэлж байгааг та хэр зэрэг чих тавин сонсдог вэ? Өдөр болгон бид нар өглөө босоод утсаа авахдаа утсан дээр ирсэн notification гэж ярьдаг мэдээлэлүүд те. Team message ирсэн байна, ийм болсон байна гэж бид нэр утсан дээр ирсэн байдаг. Имэйлээр, мессенжерээр, фэйсбүүкээр эсвэл өөр юугаар чинь утасны мессежээс. Тэрэндээ бид нар аюу анхаарал тавьдаг мөн биз? Өглөө босоод утсаараа чимээг үзэх гэдэг чинь те нөгөө мессежүүдээр. Гэхдээ яг Бурханы үгэн дээр бид нар хэр зэрэг анхаарал тавьдаг. Бурханы үгийг судлахдаа та хэр зэрэг зориудаар цаг гаргадаг вэ? Заримдаа бид нар ажил дээр сууж байхдаа уцаа гаргаж ирээд ингээд гүйлгээд ингээд за юу болж ингээд хайрдаг. Гэхдээ та ажил дээр сууж байхдаа хэр зэрэг гүйлгээд Библиэ бас харчдаг вэ? Яагаад гэвэл энэ Библи чи өөрөө нөгөө нэг дэлхийн ертөнцийг бүтээсэн Бурханаар өөрөө зохиосон зохиогч нь тийм шүү дээ. Зохиогч нь өөрөө Бурхан. Зүгээр нэг зохиогч нь дөргөө цэг юм ч юм уу одоо юу гэнтэй зариг цэг юм биш үхгүй юу? Бурханых. Миний өнөөдөр уншсан хэсэг ишлэл маань маргааш миний амьдралын нөхцөл байдлыг өөрчлөхөд яг тэнд маань тохирсон байдлаар миний амьдралыг хооллож чаддаг тийм юр бусын хүч чадалтай онгод оруулагдсан Бурханы дээд эрх мэдлийг өөртөө агуулсан тийм бичээс, тийм захаас, тийм ном. Харин бид аль хэдийн уншаад дууссан шүгэний маань болонд төвчид тоостой нэг номод байдаг шүү дээ. Бараг тэдгээр хуудсан дээр нь тийм ганга аль хэдийн мэддэг болсон. Тийм номтойгоо адилхан гэж бодоод байгаа юм биш үстэй. Амьд хоёр талдаа эртээ сэлэм лугай адил бидний нөхцөл байдал дотор бидний гүн гүнзгий газар бол нэвтэн орж чаддаг тэр ном шүү дээ. Бурхны бидэс та хэр зэрэг Бурхны үгэнд өөрийгөө зориулдаг вэ? Таны амьдрал үнний хот шиг тэр Бурхны үгийг тойрон эргэлдэж чадаж байна уу? Тэндээс өөрийнхөө амьдралын зарчмуудаа аваад тэр зарчмаараа өөрийнхөө амьдралын шийдвэрүүдийг гаргадаг уу? Энэ бол бидний өнөөдрийн хийх ёстой хэрэгжүүлэлт. Үнний хот байцгаая. Үннийг тойрсон хэдийгээр үнний хэлж байгаа үгсүүд нь бидний амьдралын нөхцөл байдлаас тэс ондоо болооч итгэлээрээ түүнийг хүлээж аваад Авраамтай адилхан Израилийн ард түмэнтэй адилхан цөмөрөө алхацгаа гэж би та бүдийг уриалмаар байна. Хоёрдугаарт нь Библи бидэнд юу хэлсэн бэ гэхээр үнний хотоос гадна ариун уул байгаараа гэж хэлсэн. Ариун уул хэмээн дуудагдах болно. Үнэн ариун гэдэг хоёр зүйл хоорондоо хөтлөлцөж явдаг. Үнэн байхгүйгээр ариун байдал байхгүй. Би ариун яг жоохон хутлаатай ариун. Уучлаарай тийм байхгүй. Тэгвэл ариун байдал гэж юм. Ариун байх уу гэдэг бол Христийг дуурайх үүтэй яг адил. Ариун байх уу, Христийг дуурайх уу хоёр хоорондоо адилхан. Христийг дуурайх нь өөрөө ариун байх уу? Эцэг ариуны адил хүү ариун байсан. Хүү ариуны адил бид яг уу ариун байх шүү дээ. Эцэг ямар байсны адил хүү тийм байсан. Хүү ямар байгаагийн адил бид бас яг уу тийм байх шүү дээ. Үүнийг л бид нэр Христтэй адилхан байхыг ариун байх уу гэж хэлж байгаа. Яг бол Христэд гэм нүгэл байхгүй учраас. Христ бол гим нүгэлгүй байсан учраас. Захария номын 8 дугаар бүлгийн 16 дугаар эшлэлийг би та бүхэн уншиж байгаа. Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үннийг яар. Амар амгалан ба үнний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг. Мөн та нарын нэгэнч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлөл. Худал, андгаад бүү дурал. Энэ бүхэн нь миний үзэн яддаг зүйлс юм а гэж эзэн тунхаглаж байна гэд. Ариун уул байхдаа тэр хам сэдв дотор Бурхан өөрийнхөө ард түмэндээ юуг хоригдох ёстой вэ гэдгийг хэлж байгаа. Үнэнийг л яар, хорон мууг бүүтүүлэл, худал андгааг бүү дурлаа гэж хэлж байгаа. Та ариун уу? Та хэр ариун хүн бэ? Библийн сургууль төгссөн хүмүүсийн хувьд онлайн дагуу та бүхэн шууд хариулах ёстой. Нэг абсолютны буюу туйлын нэг ойлголт байна. Тэр бол бид ариун болгогдсон. Бид ариунд тооцогдсон. Би ариун учраас биш, харин Христ ариун учраас бид ариунд
тооцогдсон гэж. Эсвэл та ариун болох гээд явж байгаа юу? Эсвэл ариун байдал дотроо аль хэдийн ариун болоод тэр байдал дотроо одоо ариусгалын амьдрал дотроо явж байгаа юу? Эсвэл би урд нь ариун байсаа одоо болсон гэд явж байгаа юу? Та энэ ариун байдал дотор ариун уул мэт амьдралынхаа хаана явж байгаа юу? Христч хүмүүсийн хувьд бол бид нар бүгдээрээ ариун тооцогдсон. Христэд итгэх үедээ ариун тооцогддог. Тэгээ бид нар нэгэнт Христээр ариун тооцогдсон учраас бид нар ариусгалын амьдралыг мөшөж амьдрах гэж хичээдэг, явдаг. Энд ариун сүнс биднэрт яг тусалдаг. Тэгээ зарим нэгний чинь амьдрал аюул олон талбар дээр өөрчлөгдсөн, гэрчлэлтэй, зарим нэгнийх нь өөрчлөлтгөөд ядж байгаа унаад босоод чадан явж байгаа амьдрал зөндөө байна. Тэр нэг асуудал биднэрт нийтлэг асуудал байдаг. Тэр нийтлэг асуудал нь юу гэхээр бид Христийн ариун байдлыг хэр зэрэг харуулж амьдардаг вэ? За яг уу Христ биднийг ариун тооцсон юм байна. Гэхдээ бид нар хэр зэрэг тэр ариун байдлыг харуулж амьдардаг вэ? Дэлхийд харуулж амьдардаг вэ? Бурхан биднийг дэлхийн гэрэл, газрын давс, уулан дээр байгуулсан хот мэд юунаас нуугдахааргүй амьдралаар амьдруулахыг зорддог. Бид ариун уулын хувьд бүхний өмнө ил байх ёстой. Харин тэр ил байх амьдрал дотор бид нар хэр ариун байдлаа бусад харуулж байгаа чив чимээгүй өнгөрдөг үү? Миний сонсох дуртай, номлолоос нь сурлах дуртай пастор нэг тийм сонирхолтой жишээ бас ярьж байсан. Сүм дээр ариун байхад аягүй амархан, ялангуяа том цуглааны хашаан дотор гэж байгаа. Санааны юу гэхээр нөгөө зогсоол машинаа бариад цоглоод ирэхлээр та эхлээд гар би дараа нь гаръя те. Та эхлээд зогсчих би дараа нь. Харин бид сүмийн хашаанаас гараад дэлгэр үүдэнт ч юм уу бүглэрэл дотор орохлоор эхлээд би гарчих те. Дараа нь чи яхахлаар төрүүлж явдیں۔ Зөрүүлчдэг гэж. Яг үнэн л те тэр чи одоо бид нар бүгдээрээ л бидний гол асуудал ирсэн. Өөрөөр хэлбэл би ариун биш гэдэг тэр дараагийн асуудал. Өөрөөр хэлбэл бурхан биднийг аль хэдийн ариун тооцогдсон. Одоо бид нар ариусгалын амьдрал дотор өдрөөс өдөр сайжирч явж байгаа. Харин бидний өөрс дотор маань болсон өөрчлөлтийг хэр зэрэг хэр зэрэг бусад харуулж амьдарч чадж байгаа. Үг хэл яриагаараа болоод үйлсээр мөн хандлагаараа бид хэр зэрэг харуулж чаддаг вэ? Ингэж харуулж амьдрахад бидэд хоёр төрлийн асуудал тулгараад байдаг. Нэг нь буруу ойлголт. Нөгөөх нь хоёр нүр. Буруу ойлголтод бид нар бурхны үгийг сайн мэдэхгүй учраас нэрэл ийм байдаг юм гэж бодоод ухаантай мэрэгэн хэлсэн хүмүүсийн үгийг тэр чигт нь өөртөө хүлээгээд авчдаг. Гэтэл Библиэлд яг үнэндээ тийм байдаггүй. Зүйлсүүд байгаа. Чи өөртөө л итгэж чадах юм бол чи бүхнийг хийж чадна. Амен гэх чинь амен гэж явчихдаг тий. Уучлаарай. Библиэлд бурханд итгэсэн хүнд бүх зүйл боломжтой гэж хэлсэн. Бүх зүйл боломжтой гэж хэлэхдээ бусдыг уучлах салбар дээр бас ярьжсэн шүү. Бүр тэгж ярих юм бол тэрнээс миний нөгөө хүсэж байгаа машин, миний хүсэж байгаа тэр байр бүх зүйл бурханд итгэх юм бол бурхан өгчих юм байна. Уучлаарай. Хам сэтийг харах юм бол бусдыг уучлах дээр хэцүү байгаад байна. Бурханд итгэх бүх зүйл боломжтой гэж хэлсэн. Заримдаа бид нар нөгөө бурханы үгийг будаад түүж байгаа юм шиг, үзэн түүж байгаа юм шиг зүгээр нэг хэсгийг түүж аваад тэгээд дуртаагаараа ашиглаж эхэлдэг. Эзэнд итгэдэг хүмүүс бүх зүйл боломжтой юм чинь би тэр бомтон болно. Эзэнд итгэдэг хүмүүсийн бүх зүйл юм чинь би тийм болно. Эзэнд итгэдэг хүн чинь яахлаараа өвдөх ёстой юм бэ? Манай Joyce Meyer-ийн номлодог уучлаарай одоо тэрийг сонсдог хүн байвал сул талыг нь хэлчихье. Prosperity theology буюу зөвхөн сайн сайхан хөгжил сэтгэлийг л ярьдаг тийм номлолыг хийдэг хүн. Тэгвэл яагаад бурханд итгэдэг Йовын амьдрал тэр зовлон бэрхшээл болсон юм? Тэгвэл яагаад бурханд итгэдэг Израилийн ард түмний амьдрал тэр олон их цөллөг болсон юм? Тэгвэл яагаад бурханд итгэдэг байтугай бурхан өөрөө Есүс Христ хүртэл хүний өвчин зовлонг хараад Есүс өөлөв гэж хүний тэр мөхс мөн чанарыг хүртэл харуулж ирсэн шүү дээ. Гэтэ энэ гим нүглийн талаар огт яриаггүй. Яагаад Петр загалмаа дээр уруу харуулж совдлогдож ирсэн? Яагаад Илч Паул гуравтаа бурхнаас гуйхад бурхан миний нэг үсэл чамд хангалттай гэж хэлээд түүний асуудлыг шийдэж өгөөгүй. Эзэнт итгэдэг хүн бүх зүйл боломжтой юм бол бүгдээрээ эрүүл сарвал байцгаая л та. Бүгдээрээ өвчнгүү, өргүү, одоо өөр юу гэх үхэдгүү. Гэтэл өнөөдөр бидний амьдрал дотор байгаа асуудал бүгд л байдгаараа байна. Харин энэ дотор бурхан бидэрт амар тайвны мэдээ, найдварын мэдээг өгдөг баг. Тэрээс бүгдээрээ ингээд өрнөөс нь гаргаад бүгдээрээ ингээд амар их дансантай мөнгөтэй болоод бүгдээрээ ингээд дандаа өвддөггүй юм төмөр робот хүртэл зэврэн шүү дээ.
тийм болгоно гэж Бурхан бидэнд амлаагүй. Харин хожим мөнхөн усад тэр хүсэж байгаа зүйл чинь тэнд байгаа гэж тодорхой хэлсэн. Харин энэ дэлхийд та нар өчүүхнийг нь хэсэгнийг нь амснаа гэж хэлж байна. Бид Библийг сурах ёстой. Библийн сургууль зөвхөн пастор эсвэл ахлагч нар номлохын тулд сурдаггүй. Бурхан эзнээ таньж мэдэхийн тулд бид сурдаг. Та бүхэдийг Библийн сургуульд өөрийнх нь цаг зав боломжоо гаргаад сураасаа гэж уриалж байна. Бетаны урагч чуулганыхан Библийг мэддэггүй хүмүүс биш, мэддэг. Өөрийнхөө амьдралд Библийг өөрийнхөө амьдралын мастер буюу эзнээ болгосон тийм хүмүүс байгаасаа гэж хүсэж байгаа. Сонноос маргаашийн дотор тэр Библийн сургуульд орох өргөлтөө өгөөд юм амжилт чадсан хүн бөгөөд 3 дахь хичээлд нь орж болно гэж хэлж ийлээ шүү дээ. Цулаан тэрэ зарлж игвэр гэж. Бид сургуулийн зарлал шиг юм болчлаа тийм номлолмод. Бид нар ямар нэгэн зүйлийг дэмжихийн тулд биш бид яг өөртөө Бурхны үгтэй ойр дотн болохын тулд яг бид сурдаг. Хоёрдугаар биднийг бэхжээлтэй байдал оруулах зүйл хоёр нөр. Хоёр нүртэй байдал хизээ бидний амьдралаас арилдаг вэ гэхээр бид шийдвэр гаргах үед алхам хийх үед. Өөрөөр хэлэх юм бол бид нар Бурхныг та бол хаан, хаадын хаан, эзний эзэн гэж, та эрх мэдэлтэй эзэн гэж дуулдаг хэрнээ гарч очиод таны захиралчин танаас хууль бус зүйл шаардах үед эрх мэдэлтэй Бурхан хаадын хааныхаа үгийг хойш нь тавьж агаад цалингаа алдахгүй тул, цалингаа асуулахгүй тул тэр хуурамч, хууль бус зүйлийг хийж явах үед бид хоёр нүр гаргаж байдаг. Бурхан бол ариун гэж дуулсан хэрнээ бид нар гарч очиод ариун бос зүйлсүүдийг хийж явах үед бидний амьдрал хоёр нэр гарч идэг. Тэрнээс энд энийгээд энд ууралж байгааг хоёр нэр гэхгүй шүү дээ. Библийн яриадаг хоёр нэр юу юм бэ? Бурхан та бол хайр гэж хэлсэн хэрнээ яг эсрэг зүйлийг хэлж байгаа шүү дээ. Харин бид шийдвэр гаргаад өөрсдөө алхам хийж явах үед тэр зөв зүйл тэр хоёр нүрийн маскууд яг хууларч унжидаг байх Бурханы юм. Бид хүмүүсийн өмнө юугаач сайхан нууж чадна. Ямар ч сайн хүн байж чадна. Хангалттай нууж чадаагүй нүд нь муу хүн болж хувирдаг. Гэхдээ үүндээ бид бүгдээ дотор адилхан. Харин Бурхан дотор бид өөрчлөгдөх боломж байгаа. Би угаасаа л ийм хүн гэж битгий бод. Энд чи өөрчлөх боломж байгаа. Яагаад гэх юм бол Бурхан өөрийнхөө ариун сүнсийг би та нартай хамт үлдээлээ гэж хэлсэн. Тэр ариун сүнс бидэрт туслагч болоод эзэн дотор ариусгалын амьдрал дотор Бурхантай улам илүү адилхан болоход бидэрт яах вэ? Туслан шүү дээ. Бид нар туслагч байгаа. Бидэнд Бурханы өгсөн хүч бодол байгаа. Тийм учраас бид яах вэ? Урагшилсаар байх ёстой. Бурхан Израилийн ард түмэнд хэлэхдээ тэр урд байгаа зорилгыг өгсөн байна. Урд байгаа өнөөдөр байхгүй. Гэхдээ тэр урд байгаа зорилгын төлөө өгсөн. Израилийн ард түмэн урагшлах ёстой байсан. Бурхан Авраамыг дуудахтаа ёо гэж хэлсэн. Хар гэж хэлсэн. Хаашаа шалах хэрээрээ хар. Тэнцээ яваа Бурханы амлалт байгаа гэж хэлсэн. Цөмөр урагшилсаар байцгаая. Амен. Би угаасаа юм гэж битгий тэгэж хэл. Бид өөрчлөлтөж чадна. Амен. Тийм үү? Бид чадна шүү дээ. Бурхан бидэнд өөрийнхөө хүчийг өгсөн. Бидийг Бурхан яг сүнслэг төв байлгахаар дуудсан юм аа. Тэрнээс зүгээр нэг би угаасаа юм би одоо өөрчлөлтөөсөө өнгөрсөн юу гэдэг л аавдаа авгаахыг заана гэдэг шиг те. Тийм юм байхгүй. Бурханы өмнө бүгд яг адилхан. Бүх хүнд өөрчлөгдөх боломж байгаа. Христ дотор. Бурханы өрөө цөмөөр улам илүү ойртхон очицгоё. Үнний хот болцгоё. Өөрийнхөө амьдралыг үннийг тойруулцгаая. Бурханы үг рүү ойртцгаая. Тэгээ ариусгалын амьдрал дотор ариун уулт мэт амьдрцгаая. Тэр ариун болж байгаа өөрчлөсөн талбараа цөмөөрө Бурханы өмнө яах вэ? Бусдын өмнө гэрчлэн харуулцгаая. Уул нуугдаж чадахгүйтэй адилхан таны ариун байдал битгий бусдын өмнө нуугдаасай. Христээс болж өөрчлөгдсөн өөрчлөлтөө бусдын өмнө цөмөр гэрчлэл болон харуулцгаая гэж та бүдгийг орайлмаар. Хамтдаа итгэл дотор урагшилсаар байцгаая. Халелуя. Есний өмнө нэрээ цөмөр хамт залбирцгаая. Халелуя Иесус. Халелуя. Магдалины багийнхныг урьж гин. Бүгдээ хамтдаа суудлаасаа босоод Есний өмнө нэрэн залбирцгаая. Тийм ээ, миний өнөөдрийн нөхцөл байдал харахад сул дорой боломжгүй мэт боловч эзэн бид таны үгэнд итгэж бид нар харж байгаагаараа бус харин итгэлээрээ Авраамтай адилхан алхахыг хүсэж байна гэсэн мөрөө зүрх сэтгэлдээ эзэнд хандан хэлцгээе. Халелуя. Амаа нэгээд Есний өмнө нэрэн цөмөр зүрхлэнийн залбирцгаая. Тийм ээ их эзэн минь. Бидний амьдралд олон бэрхшээл, саад, зовлон байгаа ч гэсэн их эзэн минь. Бид энэ бүгдийг бус харин дээгүрх зүйлстэй таны бидэнд харуулсан зүйлстэй анхаарал их эзэн бид итгэлээрээ алхах. Бид
унтсан, далд орсон, доошо суусан хүмүүс биш харин эзэн. Ариун уулсны бидний итгэлийг харуулт гэрчлэлдэг байхад туслаач. Үнний хот мэд үннийг тойрж амьдрахад та биднэрт туслаач эзэн. Халелуя Иесус. Эзэн бид түүнийг хүлээн шүүх. Тиймхүү амьдрах.